төрийн ажлын туршлагатай эрх зүйн чиглэлээр мэрэгсэн, төрийн захираагаа мэрэгсэн ийм хүн орж ирж байгаад бас талархаж байна. Төрийн аудитын тухай хууль бас шинжлэхтэд бас нэг удаагүй байгаа. Тэгэхдээ би бас ерөнхий суурь концепт зарчмын зөв тавигдсан гэж боддог энэ хуулийг. Тэгэхдээ бас нэг жоохон тодруулаад аваад үзэх юмнууд байна. Таныг бас одоо төрийн аудитын энэ үйл ажиллагаа чиг үүргийг илүү их оновчтой, зохистой, эргээд үр дүнтэй одоо байлгахад бас анхаарч зарим зүйлийг бас судалж авч үзээсэй гэдээ бас хэдэн санаа хэлэх гэсэн юм а. Нэгдүгээрт энэ төрийн аудит бүх энэ төрийн байгууллагуудаас хурж ажиллаж аудит хийх болцоогүй байдаг. Гэрээт аудит буюу гэрээгээр энэ хувийн компаниудыг бас тодорхой хуулийн этгээдүүдээр аудит хийх энэ жагсаалтыг баталт юм а. Тэгээ энэ жагсаалт ерөөсөө энэ банк санхүүгийн сектор шиг л болцсон гэдэг юм байлээ. Ерөөсөө энэ төрийн аудитын байгууллагад ажилладаг хүмүүсүүдийн компани энэ жагсаалтад ордог. Өөрөөр хэлэх юм бол энэ төрийн аудитын байгууллагын одоо шат чатанд ажиллаж байгаа хүмүүсүүдийн хувийн компани, хамаарлахгүй компаниуд энэ аудитын одоо хувийн компаниудын ард байж гэрээгээр аудит хийдэг энэ нөхцөл байдлыг бас одоо уялдаатай байдаг ах. Энийг ерөн эрх ашигын гэдэг юм ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаас та бас нэг бодлогын түвшинд бас нэг судалж энэ дээр нэг шийдэл гаргаач гэж нэгдүгээр төсөж байгаа. Хоёрдугаарт энэ төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд дээр хувьцаат компани болсон. Бирж дээр гарцсан компаниудын бас энэ аудит хийлгэхийн шаардлага нь өөр байдаг. Гэтэл төрийн аудит хийх хугацаа нь бас өөр байдаг. Иннээсээ зөрчилдөөд нөгөө ноогдол ашгийг хуваарлах, энэ үн цаасны зах зээлийг одоо зөв зохистой эдийн засгийн эргэлтэнд орвол дэмжиж өгөхийн асуудал зөрчилдөөд байгаа. Энэ зөрчлийг та бас нэг арилгах талаас нэг анхаарад яг энэ одоо олон нийтэд нээлттэй болж байгаа энэ хувьцаат компани энэ үн цаасны зах зээлийн бодлого шийдвэрт нийцүүлээд энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах чиглэлд нь бас нэг анхаарч бас